За шүүгдэгчийн хүмүүлэгчийн хэцдэг ирсэн байна. За хурд оролцуулах хүмүүс ирсэн байна. Хурлыг үргэлжлүүлээ. За Гамбаяр толгодох хэргийг прокуророос ялгтуул үлдэж хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэхээр ирүүлсэн. Гамбаярт шүүгчийн туслах шүүх хуралдааны дэг танилцуулж эрх үүрэг тайлбарлаж өгсөн үү? Ойлгосон байгаа. За таны биеийн байцаалтыг эндээс үнсэн буруу зураг чигтсэн зүйлүүд хэлсэн шүү дээ. За 1984 онд төрсэн 41 настай эрэгтэй боловсрол мэргэжилгүй эрхлэн ажилгүй ам бүл 4 эхнэр 2 хүүтэй хамт Эрдэнэ цагаан сумд орсон суудаг. За урд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Регистрийн дугаар LU 84042811 тайж явахт Хүрлбаатарын Гамбаяр гэсэн байна. Зөв үү? За буруу зураг чигтсэн зүйл байна. Ийм байцаалтаас улсын ярилцлагч өмгөөлөгч нар асуулт байна уу? Асуулт байхгүй. За өнөөдрийн шүүх хуралдааныг шүүгч Баярбаатар даргалан нарийн бичгийн дараа ингэгчин улсын ярилцлагч Ууганбат шүүгдэгч өмгөөлөгч ингэцэг шүүгдэгч Гамбаяр нарын оролцоолон хурал хийж байна. За шүүх бүрэлдэхүүн болон оролцогч нартай гэр бүлийн гишүүн болон шатан төрлийн холбоотой эсвэл тухайн хэргийг шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзвэл эдгээр хүмүүсээс татгалзах хэрэгтэй. За Гамбаяр татгалзах хүн байна уу? Баггүй. Бусад оролцогчдод татгалзлаа. Баггүй. Шүүх хурлахээс өмнө талууд гаргаж өгөх санал хүсэлт нотлохоронтой байна. Баггүй наа. За шүүхийг хилцүүлэг явуулах талаар улсын ярилцлагч болон өмгөөлөгч нар ямар саналтай байна? Нотлохоронтой шинжлэх талаар санал байна. За өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгчийн өмгөөлөгчтэй прокурорын зүгээс бол ял охирлсон. За хэлбэрийн журмаар хэрэг шийдвэрлэх шүүхэд ирүүлж санал батлуулахаар ирүүлсэн байхад бол улсын ярилцлагчийн дүгэл буюу за шүүгчийн гин буруу бол эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг шатанд орох саналтай байна. За өмгөөлөгч ямар саналтай байна? Шийдвэр хэлцэл явуулах талаар санал байна. За Гамбаяраас хэдэн зүйлийг тодруулж асууя. За таны гэмтрийг үйлдсэн гин бурууга сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болох уу? Хүлээн зөвшөөрсөн. Таныг одоо гин бурууга хүлээн зөвшөөрөх талаар хэн нэгнээс шахалж дарамтлсан, айлгаж сүрдүүлсэн, хуурч мэхэлсэн тийм зүйл байна уу? Баггүй. Өөрийнхөө гин бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч хүний биед одоо хөнгө хөрлөгчүүлсэн дээр ямар нэгэн маргаан байхгүй гэж ойлгож болох уу? Болно. За улсын ярилцлагчаас санагдуулж байгаа санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүлээн зөвшөөрч байгаа. 500 сая төгрөгөөр таргах гэсэн саналыг. Үүн дээр ямар нэгэн маргаан байна уу? Баггүй. Таны хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлсэн тохиолдолд давтаалт гомдлох эрхгүй гэдгийг ойлгож байгаа. За шүүгдэгчээс улсын ярилцлагчид өмгөөлөгч асуулт байна. Асуулт байна. За улсын ярилцлагч дүнэлтэд тэмдэглэлээ. Улсын ярилцлагын зөвнөлт шүүгчийн гин буруу болон хүнд хүлээлт эрүүгийн хариуцлагын тухай Сквадрын аймгийн прокурорын газрын хэрэг бүрдэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор хууль цаалын дэд зөвлөхөө Ууганбатбай прокурорын тухай 17 19 дугаар зүйл эрүүгийн хэн шийдвэрлэх тухай хуулийн 34 7 35 22 дугаар зүйлийн нэг хэсгийг тослоод удирдлага болон хэлбэршүүлсэн журмаар хэн шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрүүгийн хуулийн онцлогийн 11 6 дугаар зүйлийн нэг хэсгийг заасан гэмт хэрэг талбарсан Гамбаярт холбогдох 253 3-ыг 222 тэг 180 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын ярилцлагаар оролцсон зүйл гарч байна. Шүүгдэгч Гамбаярыг эрүүгийн хуулийн тухайн 11 дугаар зүйлийн нэг хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгө охрос хаантай уулзах гэмт хэрэг үйлчлэн гин буруудаа тооцоолох дүнхтэй гарч байна. Шүүгдэгч Гамбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гин бурууга хүлээн зөвшөөрөх офицерын хөрлийг барагдуулсан гомд санал хэмжих зөвлөгөө мөрдөн шалгалт ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн болон түүний хувийн байдал зэргийг нь хагалсан хэлбэршүүлсэн журмаар хэн шийдвэрлэх тухай хүсэлтийг нь хүлээн авч түүнд эрүүгийн хэн шийдвэрлэх тухай 17 3 дугаар зүйл заасныг удирдлага болон эрүүгийн хуулийн тухайн 11 4 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаар 500 нэгшил тэмцэх хэмжээний буюу 500 сая төгрөгөөр хорох ял хоригдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул уг саналыг багтаах саналтай байна. Гэмтэргийн улмаас хохирогч энэ наран билгийн эрүүл мэндэд хөнгө охирол учруулсан байна. Хохирогч наран билгийн мөрдөн шалгалт ажиллагааны явцад хохирлыг хэмжсэн байранд гаргаж өгөөгүй ба. Хохирогч нь ялагдагчаар сэтгцэд учирсан хор усыг тэмцэхгүй болохыг илэрхийлсэн байна. Хохирогч наран билгийн өөрийн биед учирсан дээрх хэмжээг үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн дадлын сангаас зал гаргуулдаг болно. Шүүгдэгчийг баримтлаагүй цагдаараагүй учраас ээлжихэд оруулсан тооцоолох санал байхгүй байна. Хэрэгтэй эдмэрийн баримтаар хорогчсон болон битгэмжлэгч зөвлөгөө хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах заалж байна. Шийдвэр тогтоол хуулийн эрхтний төлөв болон шүүгдэгчид урд авсан хувийн талаар басан зэрэг харах хэмжээ хэвээр өсвөлдсөн дүгнэлтийг гаргаж байна. За өмгөөлөгчийн дүгнэлтийг сонсъё. За Гамбаяр эрүүгийн хуулийн 11 дугаарыг нэг таасан гэмт хэргийг үйлдсэн. За гин буруу хүлээн зөвшөөрч байгаа. За ингээд прокурортой охиролтой ялын хэмжээнд бас хэрэг шийдвэрлэхийг хүсэж байна. За улсын ярилцлагчийн дүгнэлт өмгөөлөгчийн дүгнэлт бол хооронд агуулга зөрүүгүй учраас хуралдааныг өндөрлүүлэх гэж байна.
Гамбайраа шүүхэд хандаж хэлэхцэл байна. За төр засварлаа.